За энэ дээр та бүхэн харж байгаа бүссэн хөгжлийн бас нэг гол их үүсвэр том нөөц бол аялал жуулчлалын одоо салбар байгаа. Манай одоо улс түргийн үеэс эхлээд энэ өнөөдрийг хүртэл их Монгол улс Кеданы үе, Уугрын үе гээд ингээд түүх археологийн асар их баялаг үнэт өвтөө улс орн. Үндэсний үнэт зүйлүүдээр тулгуурлаа цаашлах юм бол энэ палеонтологийн ховор олдруудаа ашиглаж аялал жуулчлалын салбаруудаа хөгжүүлэх. Монгол улс одоо палеонтологийн олдруудаараа дэлхийд 2 дугаарт орж байгаа. Одоо та бүхэн мэдж байгаа Батар гээд тэр хүрээнд бид нар хөвсгөл нуурын орчмын одоо аялал жуулчлалын тусгай бүсээ байгуулъя. Төв Азийн түүх соёлын голомт цогцлуудаа хөгжүүлъя. Энэ одоо газрын зураг дээр байгаа 11 байршил дээр өндөр гигэн зан газрын гээд түүх соёлын нөөц бөөр нуурын одоо дөрвөсийн онгоцны буулуудаа барьж аялал жуулчлалаа хөгжүүлэх, хил дамнах, гарц орцоо нэмэгдүүлэх. За Алтай нурууны Дундгов аймгийн одоо цагаан суургийн байгалийн үдшинт нөөц, Сүхбаатар аймгийн за тэгээ Өсгийн хөндий гээд бүр цаашлах юм бол жил бүр зохион байгуулдаг нүүдэлчин Монгол одоо үндэсний дэлхийн фестивалаа хүртэл ашиглаж аялал жуулчлалын энэ төвүүдээ яг энэ анивчж байгаа байршлууд дээр одоо бүсийнхээ хөгжилтөө уялдуур тодорхойлж байгаа. Түүнээс биш бүс бүхэн аялал жуулчлал байна гээд бүс бүхэн үйлдвэрлэл үйлчилгээ байна. Эсвэл үйлдвэр технологийн одоо чиглэлээр бүгдээрээ одоо нэг төрлөөр өрсөлдөх юм бол нэгээр хатаж унгаах юм эрсдэлтэй учраас энэ одоо ангилж ялгаж хэрэгжүүлэх асуудлууд дээр анхаарч байгаа.